бэ. Ой. Энэ хамгийн амар орж байна. Яана. Ард ирдэг. Саний хөгшөөгөө харсан уу? Харин тийм. Хүүхдүүд амархан хөгжин тий. Үгүй бити тийм рүү ярив намаахан. Их эцэг нь хариуцлагатай өөр хүүхдээ аваад байж байгаа шүү дээ. Зарим машины бүр цухтаагаад нуугдаа тэр доор мор зогсож шүү. Гадны дараа. Тий. Мөндөр. Аарын төхөө тэр аюулын төхөө өгч. Тэн дээр юу цагаан юм бэ? Тэр чинь мөндөр ахгүй миний хүн. Бүр цас шиг мөндөр чинь цаснаас амар нягтршуулсан хөлцсөн ус байхгүй. Тэр чинь нөгөө жижигхэн бөөрөнг юм ус. Цасыг нөгөө цасыг бороо олгож яагаад тэгээд салхинд хөлдөөцөн. Амар хатуу хөлдөөдөж Агаарын үзэгдэл нөө үүлнээс боловсрж гардаг байхгүй. Тэрийг физикийн хичээл дээр уулна. Заа миний хүн 5 дугаар анги хүртлээ тисчихсэн. Ээж нь яг багш шиг сайн тайлбарлаж чаддаг. би 2 анги. Би 1 анги байсан ч одоо 2 анги. 1 вэ, 2 вэ, 3 вэ. Яг иймэрхүү бороотой үед миний хүү яахаа мэдж байгаа тий? Мэдэн шүхэртэй явна. Үгүй. Ам Иймэрхүү хүмүүстэй явна. үгүй. Иймэрхүү тохиолдолд бороогоо эхлээд намсгаад сургуулийнхаа яг доор яг аюулгүй тийм нөхцөл орчинтой газар зогсоод нууцаар хүлээж идэх байхгүй. Тэгээ бүх тэг хүүхдүүдээ бас хамтдаа гарч болохгүй шүү найзуудаа гээд тэгээд сургууль дотроо нуугдаад хүлээж агаад тэгээд том хүн угаасаа бороо намсж штэ. Тэгээд Өсрөөл 10 минут хамгийн ихтэй 10 минут амар ширүүн бороо орно. Тэгээд жоохон төсвөртэй хүлээж агаад бороо намсны дараа энэ мөндрүүд чи машиныг том өндөж юм уу? байгаа. Мөндрүүд машиныг мөндрүүд машиныг эвлчих юм уу? Тий. Хүчтэй том өндөр орсон ш сая. Эрхий хурууны хумснаас том. Тэр хараа одоо яг тэр гаражны дээд хэсгээ цагаарцсан бас тийм. Тий. Чин тэр чигээр мөндөр. Амар том өндөр биш. Би бүр гайхлаа ш амар. Тэр бас цэцэрлэгийн тэнд байна. Хартаа. Харин тийм тэр цэцэрлэгийн дээвэр дээр бас баг. Бас хайлангийнхнаа чиг эмчийн дээр бүр цагаалж иж. Тийм би. Өвөө нь мэдхгүй цас орж ийн гэл. Амар том өндөр. Энэ мөндрийг хорж хоёлоо доошоо буу зах уу?